Сайн байцгаана үзэгчдээ та бүхэндээ цааш шинэхэн 7 хоногийн мэндийг хүргэж байна. Өнөөдрийн ээлжид тохирол маань үзэгч та бүхэн хүртэл алхахад бэлэн болсон байна. Мэдээж энэ цаг мөчид туул рестораны замын эсрэг талд байрладаг үндэсний латрын төв байран дээрээс үзэгч та бүхэнд маань тохирол маань Icon Zigimэн болон үндэсний латрын албан ёсны Facebook хуудасаар шууд хүрдэг байлээ. За ингээд мэдээж үзэгч та бүхэндээ дөрмийг тоглолтуудынхаа дөрмийг танилцуулахаас өмнө хэрхэн тохиролд оролцох талаарх багахан мэдээллийг хүргэе. Тэгэхээр та өөртөө хамгийн ойрхон байрлаж байгаа манай тасалбар борлуулах цэгүүдээс тасалбараа тоглох хуудасаа бөглөөд за борлуулагчид эргүүлэн өч баталгаажуулах хэрэгтэй байгаа. За ингэснээр та тохиролд маань оролцох боломжтой гэсэн үг юм. 4D, 6D, 642 гэсэн 3 тоглолтуудыг та сонгоод засал бүгдийг нь тоглох боломжтой гэсэн үг юм аа. За ингээд өнөөдрийнхөө тохиолыг уламжлалж ясаараа 4D-ийнхаа 3 дугаар зэргийн тохиолоос эхлүүлэх болно. Мэдээж шилэн хоргон маань тгээс 9 хүртэлх цифр бүхий 40 ширхэг бөмбөлөг байрласан байгаа. Өөрөөр хэлэх юм бол тгийн та 4 удаа, нэгийн та 4 удаа гэх мэтчлэн нэг цифр 4 удаа давцсан гэж үзэгчтэй ойлгож байна. Тэгэхээр та тоглох хуудсан дээр нэг бөмбөлгийг 4 удаа тоглох бүглэж болно гэсэн үг юм шүү. Энэ бол бүглээрэ гэсэн үг ш. Та өөртөө аз авчирдаг 4 оронтой тог бүглэх ёстой. Тэгэхээр 4 оронтой эдгээр 40 ширхэг бөмбөлөгнөөс 4 ширхэг бөмбөлөг санамсаргүйгээр гарч ирнэ. За таны бүгэлсэн тоо болон гарч ирсэн бөмбөлөгнүүд яг дарааллын дагуу таарч явах юм бол та тавьсан бацаага 500 явах үсгэж авах боломжтой гэсэн үг юм аа. За ингээд өнөөдрийнхөө тохиоллыг 4-ийн 3 дугаар зэргийн тохиоллоо эхлүүлэх гэж байна. Үзэгч та бүхэндээ амжилт хүсье. Ширхэг бөмбөлөгнөөс 4-ийг нь тагаад ацсан болох боломжийг 4-ийн 3 дугаар цагаан тохиол та бүхэндээ олгож байгаа. Гацгоо та 4 ширхэг бөмбөлийг яг дарааллын дагуу таагаад тавьсан бацаага 500 явах үсгэж авах боломжтой. Ингээд ихний бөмбөлөг гарч ирсэн. Ихний бөмбөлөгний дугаар 6. Ихний бөмбөлөгний дугаар 6. За 2 дахь бөмбөлөг гарч ирсэн. 2 дахь бөмбөлөгний дугаар 7. 2 дахь бөмбөлөгний дугаар 7. 6, 7 гэсэн 2 бөмбөлөг гарч ирсэн байгаа. Одоо бүгдээрээ 3 дахь бөмбөлийг харцгаая. 3 дахь бөмбөлөгний маань дугаар мөн 7 гэсэн бөмбөлөг гарч ирсэн байна. 3 дахь бөмбөлөгний дугаар 7. 6, 7 гэсэн 3 бөмбөлөг одоогоор гарч ирсэн байгаа. За ингээд сүүлчийн бөмбөлийг хамтдаа харцгаая. Сүүлчийн бөмбөлөгний дугаар 8 гэсэн бөмбөлөг гарч ирсэн байна. 4 дахь бөмбөлөгний дугаар 8. 6, 7, 7, 8. 6, 7, 7, 8 гэсэн их сайхан дараалсан бөмбөлгнүүд гарч ирсэн байна. Магадгүй та 67, 78 гэсэн энэхүү дарааллаар нь 4 ширхэг бөмбөлгийг тоглох хуудсан дээр бүгэлсэн бол үзэгчтэй аздан болж байгаа юм. Өөрийн тавьсан бацаага 500 явах үсгэж авч байгаа гэсэн үг юм. За үргэлжлүүлэн 4D-ийн 2 дугаар зэргийн тохиолыг одоо явуулгаалаа 4-ийн хувьд бол адилхан байгаа. Тгээс 9 хүртэлх 40 ширхэг бөмбөлөг шилэн хоргон маань байрласан байгаа. Өөрөөр хэлэх юм бол нэг цифр мөн адил 4 удаа давцсан гэсэн үг юм. За эдгээр 40 ширхэг бөмбөлгнөөс үзэгчтэй санамсаргүй гарч ирэх 4 бөмбөлийг тоглох хуудсан дээрээ мөн яг дарааллын дагуу тааж чадсан бол та өөрийн тавьсан бацаага 1000 дахин өсгөж авах боломжтой гэсэн үг юм а. За ингээд 4D-ийн 2 дугаар зэргийн тохиолыг явуулж байна. Шилэн оргонд байрласан 40 ширхэг бөмбөлгнөөс үзэгчтэй 4-ийг нь яг дарааллын дагуу тааж чадсанаар 4D-ийн 2 дугаар зэргийн тохиол дээр тавьсан бацаага 1000 дахин өсгөж авах боломжтой. За ингээд ихний бөмбөлөг гарч ирсэн. Ихний бөмбөлөгний дугаар 8. Ихний бөмбөлөгний дугаар 8. За 2 дахь бөмбөлийг харцгаая. 2 дахь бөмбөлөгний дугаар 9. 2 дахь бөмбөлөгний дугаар 9. 8, 9 гэсэн бөмбөлгнүүд одоогоор гарч ирсэн байна. Их сайхан дараалсан бөмбөлгнүүд гарч ирж байна. За 3 дахь бөмбөлөг гарч ирсэн. 3 дахь бөмбөлгний дугаар мөн 8 гэсэн бөмбөлөг гарч ирж байна. 3 дахь бөмбөлгний дугаар 8. 8, 9, 8 гэсэн үндсэн 3 бөмбөлөг гарч ирсэн байна. За дараагийн бөмбөлийг харцгаая. Дараагийн бөмбөлөг буюу 4 дахь бөмбөлөгний дугаар мөн 8 гэсэн бөмбөлөг гарч ирсэн байна. Аз дагуулсан 4 дахь бөмбөлөгний дугаар 8. 8, 9, 8, 8. 8, 9, 8, 8. За ингээд 4D-ийн 2 дугаар зэргийн тохиол дээр 8, 9, 8, 8 гэсэн 4 бөмбөлөг гарч ирсэн. Магадгүй 4D-ийн 2 дугаар зэргийн тохиол дээр бол 8-ын тоонд их дуртай үзэгч яхаа бол өнөөдөр аздан болсон болов уу гэж бодож байна. 8, 9, 8, 8 гэсэн 4 бөмбөлөг гарч ирсэн байна. Маш амархан тоонууд гарч ирсэн байна. За ингээд та энэхүү 4 бөмбөлийг яг дарааллын дагуу таасан бол тавьсан бацаага 1000 дахин өсгөж авч байгаа юм шүү 4D-ийн 2 дугаар зэргийн тохиол дээр. За одоо харин 4D тоглож байгаа үзэгчдийн маань сүүлчийн боломж буюу 4D-ийн 1 дугаар зэргийн
зэргийн тохирлыг одоо явуулах болно. За мөн шилэн хоргонд маань тгээс 9 хүртэлх 40 ширхэг бөмбөлөг байрласан байгаа. Эдгээр 40 ширхэг бөмбөлгнөөс үзэгчтэй санамсаргүйгээр гарч ирэх 4 ширхэг бөмбөлийг мөн яг дарааллын дагуу тааж чадах юм бол тавьсан бацаага 2000 дахин өсгөж авах боломжтой гэсэн үг юм а. Тэгэхээр түрүүний өмнөх тохирлууд дээр маань бол нэг тоо 2 удаа, нэг тоо баг 3 удаа гарч ирсэн. Тэгэхээр үзэгчтэй шилэн хоргонд маань нэгийн тоо 4 удаа, за тгээс 9 хүртэлх тоонод 4 удаа байгааг анзаарсан баг. Тэгэхээр эдгээр 40 ширхэг бөмбөлгнөөс ердөө дөрвийг нь яг дарааллын дагуу таагаад л та тавьсан бацаага 2000 дахин өсгөж авах боломжийг дөрүүдийн 1-р зэргийн тохирол үзэгчд маань олгодог. Ингээд хамтдаа дөрүүдийн 1-р зэргийн тохирлоо явуулцгаая. За шилэн хоргонд маань эргэлдэж байгаа 40 ширхэг бөмбөлгнөөс үзэгчтэй дарааллаар нь гарч ирсэн 4 бөмбөлийг тааж чадсанаа тавьсан бацаага 2000 дахин өсгөж авах боломжтой. За ингээд эхний бөмбөлөг гарч ирсэн. Эхний бөмбөлгний дугаар 1. Эхний бөмбөлгний дугаар 1. Нэг гэсэн бөмбөлөг гэхээр гарч ирсэн бол одоо 2 дахь бөмбөлийг харцгаая. 2 дахь бөмбөлгний дугаар 2 гэсэн бөмбөлөг гарч ирж байна. 2 дахь бөмбөлгний дугаар 2. 1, 2 гэсэн бөмбөлгнүүд одоогоор гарч ирсэн байна. За 40 ширхэг бөмбөлөг маань санамсаргүйгээр бөмбөлгнүүдийг гаргаж ирж байгааг үзэгчид маань сайн харж байгаа хаа. 3 дахь бөмбөлгний дугаар 1 гэсэн бөмбөлөг гарч ирж байна. 3 дахь бөмбөлгний дугаар 1. 1, 2, 1 гэсэн бөмбөлгнүүд гарч ирсэн бол за 4 дахь бөмбөлөг гарч ирлээ. 4 дахь бөмбөлгний дугаар 9. 4 дахь бөмбөлгний дугаар 9. 1, 2, 1, 9. 1, 2, 1, 9 гэсэн 4 бөмбөлөг дөрүүдийн 1-р зэргийн тохирол дээр гарч ирж байгаа маань үзэгчтэй. Тэгэхээр 1, 2, 1, 9 гэсэн яг энэ хүү дараалал нь үзэгчтэй тоглох хуудсан дээр бүгэлсэн бол өөрийн тавьсан бацаага 2000 дахин өсгөж авч дөрүүдийн 1-р зэргийн тохирол дээр маань азтан болж байгаа гэсэн үг юм шүү. За ингээд дөрүүдийг тоглосон үзэгчтэй баярлалаа. Тэгэхээр та бүхэн тасалбараа хаанаас худалдаж авч болох вэ гэхээр за яг одоо миний шууд хөргөж байгаагийн хажууд болол манай тасалбар борлуулах цэгүүдийг ээлжээр нь гаргаж байгаа. Тэгэхээр та өөрийнхөө хамгийн ойрхон байрлах цэгүүдээс тасалбараа худалдаж авах боломжтой. За мөн 3-4-р хорооллын Солонгос плаза дэлгүүрт манай шинэ салбар нээгдсэн байгаа. Магадгүй хороолтаа гэрн байрлалтай үзэгчд маань авал Солонгос плазагаас очиод тасалбараа худалдаж авч тоглолтод маань тохиролд маань оролцох боломжтой байгаа юм шүү. За ингээд өргөжлүүлэн 50 сая төгрөгийн хонжигтой 6D тоглолтыг явуулах болно. Тэгэхээр 6D тоглолтын маань хувьд бол тгээс 9 хүртэлх цифр бүхий 60 ширхэг бөмбөлөг байрласан байгаа. За өөрөөр хэлэх юм бол нэг цифр 6 удаа давхцсан гэсэн үг юм. Тэгэхээр за 4D-гээсээ юугаараа 6D маань арай өөр вэ гэхээр та бүхэн өмнө нь яг бөмбөлгнүүдийг дарааллын дагуу тааж байсан бол 6D дээр та дараал урдаасаа болон хойноосоо бөмбөлгнүүдийг тааж чадсанаар аздан болох боломжтой гэсэн үг юм. За эдгээр 60 ширхэг бөмбөлгнөөс санамсаргүй гарч ирэх 6 бөмбөлөг үзэгч та бүхэнд маань яг тасалбар дээр таарч явах юм бол та 50 сая төгрөгийг хожих боломжтой. За харин бөмбөлгнүүд араасаа болон хойноосоо 2, 3, 4, 5 удаа тарж авах юм бол та хамгийн багадаа 1500 төгрөг, хамгийн ихдээ сая 500 мянган төгрөгийг 6D тохирол дээр маань авах боломжтой байдаг. За бөмбөлгнүүдийн гарч ирсэн даруйд нь үзэгч та бүхэндээ хэд хэдэн төгрөгийн боловсрол хангаж байгааг нь би тайлбарлаад явах учраас одоо бүгдээрээ тохиролд анхаарлаа хандуулцгаая. За мөн 60 ширхэг бөмбөлгнөөс үзэгч та гарч ирэх бөмбөлгнүүдийг тааж чадсанаар 6 ширхэг бөмбөлийг тааж чадсанаар 50 сая төгрөгийн азтан болох боломжтой. Гагцуу дараад хойноосоо болон урдаасаа тарах ёстой гэдгийг үзэгчтэй дахин сануулъя. За ингээд эхний бөмбөлөг гарч ирсэн. Эхний бөмбөлгний дугаар 6 гэсэн бөмбөлөг гарч ирсэн байна. Эхний бөмбөлгний дугаар 6. За 2 дахь бөмбөлөг гарч ирлээ. 2 дахь бөмбөлгний дугаар тэг гэсэн бөмбөлөг гарч ирсэн байна. 2 дахь бөмбөлгний дугаар тэг 6 тэг гэсэн 2 бөмбөлөг гарч ирсэн. Энэхүү 2 бөмбөлийг үзэгчтэй дараад урдаас нь тааж чадах юм бол 1500 төгрөгийн азтан болох боломжтой болж байгаа гэсэн үг юм. За 3 дахь бөмбөлөг гарч ирсэн. 3 дахь бөмбөлгний дугаар 9 гэсэн бөмбөлөг гарч ирсэн байна. 3 дахь бөмбөлгний дугаар 9. За үзэгчтэй 6 бол 9-ийн томнуудыг хараарай. 6-гийн том маань доороо зураастай, 9-ийн том маань доороо зураастай байгаа. Зураастай харсан тал руугаа бол том маань эргэж байгаа гэсэн үг юм. Тэгэхээр 6 тэг 9 гэсэн 3 бөмбөлөг гарч ирсэн. За ингээд 4 дахь бөмбөлөг гарч ирсэн. 4 дахь бөмбөлгний дугаар 4. 4 дахь бөмбөлгний дугаар 4. За эхний 3 бөмбөлийг урдаас нь таасан бол 15,000 төгрөг. Энэхүү 4 бөмбөлийг за мөн урдаас нь дараалаар нь таасан бол 150,000 төгрөгийг хожиж байгаа. За харин 5 дахь бөмбөлийг хамтдаа харцгаая. 5 дахь бөмбөлгний дугаар 5
бөмбөлөг гарч ирж байна. 5 дахь бөмбөлөгний дугаар 6. 6 тэг 9 4 6 гэсэн энэхүү 5 бөмбөлийг урдаас нь тааж байгаа л үзэгчдээ сая 500 мянган төгрөгийн боловсрол хангаж байгаа. За харин 6 дахь бөмбөлөг маань таарах юм бол та 50 сая төгрөгийн аздан болно. За ингээд 6 дахь бөмбөлөг гарч ирлээ. 6 дахь бөмбөлөгний дугаар 8 гэсэн бөмбөлөг гарч ирсэн байна. 6 дахь бөмбөлөгний дугаар буюу 50 сая төгрөгийг тодруулж байгаа 6 дахь бөмбөлөгний маань дугаар 8 гэсэн бөмбөлөг гарч ирлээ. 6 тэг 9 4 6 8. 6 тэг 9 4 6 8 гэсэн энэхүү 6 бөмбөлийг та урдаас нь болон хойноос нь тааж чадсан бол 50 сая төгрөгийг хожиж байгаа. За мөн та 6 тэгсэн эхний 2 бөмбөлийг тааснаар л урмын хонжир буюу 1500 төгрөгийг хожиж байгаа маа. За түрүү үзэгчдээ би урдаас нь бол та тэдэн төгрөгийн аздан болох боломж хангалаа гэж тайлбарлаж байсан бол за мөн дараалал хойноосоо 2 3 4 бөмбөлийг 5 бөмбөлийг тааж чадсанаар та мөн 1500 төгрөгнөөс эхлээд сая 500 мянган төгрөгийг 6D тохирол дээр маань хожиж байгаа маа. За ингээд 6D тоглосон үзэгчдээ баярлалаа. Тэгээд мөн мэдээж аздан болсон үзэгчд маань яхан бол танд баяр хүргэе. Ягаад тэгэхээр манай тохирол дээр маш олон аздан болол өдөр бүрийн тохирол дээр маань таарч байгаа. Тэгээд мэдээж 7 хоногийн даваа лавг баасан гаргуудын 17 цаг 30 минутанд үзэгч та бүхэнтэйгээ эдгээр тохирлуудынхаа аздныг тодруулахаар бид уулздаг билээ. За ингээд хамгийн өндөр хонжиртай буюу 120 сая төгрөгийн хонжиртай 642 тохирлыг одоо явуулах гэж байна. Эхлээд үзэгчдээ мэдээж уламжлал ясаараа дүрмийг танилцуулах болно. 1-с 42 хүртэлх цифр бүхий 42 шиг бөмбөлөг байрлсан байна. За өөрөөр хэлэх юм бол нэг цифр нэг л удаа байрлсан гэж үзэгчтэй ойлгож болох юм. Тэгэхээр өмнөх хоёр тохирлуудаас ялгаатай гэвэл та дараалал огт харгалзахгүйгээр эдгээр бөмбөлгнүүдээс тагаад аздан болох боломжтой. За өөрөөр хэлэх юм бол та эдгээр 42 шиг бөмбөлгнөөс санамсаргүй гарч ирэх 6 бөмбөлийг дараалал огт харгалзахгүйгээр тааж чадах юм бол 120 сая төгрөг буюу хамгийн өндөр хонжирыг хожих боломжтой юм а. За харин 642-ийн маань бас нэгэн давуу тал буюу бонус бөмбөлөг гэж байдаг. За бонус бөмбөлгийг үндсэн 6 бөмбөлгнөөс 3 4 5-ыг за мөн бонус бөмбөлөг буюу 7 дахь бөмбөлийг хамтдан тааж чадах юм бол та 100000 төгрөгнөөс эхлээд 12 сая төгрөгийг хожих боломжийг 642 үзэгчдтэй олгодог юм. За ингээд олон зүйл ярилгүйгээр өнөөдрийнхөө 642-ын азнуудыг тодруулахад би бэлэн байна. Үзэгч та харин тоглосон тасалбараас сайн харж байгаарай. Ягаад гэвэл та бүхэн дундаас нь өнөөдөр 120 сая төгрөгийн аздан тодрох боломжтой. За ингээд үзэгчдэд амжилт хүсье. За 42 ширхэг бөмбөлгнөөс үзэгчтэй 6-г нь огт дараалал харгалзахгүйгээр тааж чадсанаар 120 сая төгрөгийг хожих боломжтой гэсэн үг. За ингээд эхний бөмбөлөг гарч ирсэн. Эхний бөмбөлгний дугаар 15 гэсэн бөмбөлөг гарсан байна. Эхний бөмбөлгний дугаар 15. За 15. Хоёр дахь бөмбөлийг харцгаа. Хоёр дахь бөмбөлгний дугаар 9. Хоёр дахь бөмбөлгний дугаар 9. 15 9 гэсэн хоёр бөмбөлөг гарч ирсэн байна. Энэ хоёр бөмбөлөг таны бүгэлсэн тоонуудын хаанаж байрлах боломжтой хамгийн гол нь дараалал огт харгалзахгүй гэдгийг дахин сануулъя. За дараагийн бөмбөлөг бол 41 гэсэн бөмбөлөг гарч ирсэн. 3 дахь бөмбөлөгний дугаар 41. Эхлээд үндсэн 6 бөмбөлөг гарч ирэх ёстой. Үндсэн 6 бөмбөлөг бол 120 сая төгрөгийн азныг тодруулах учиртай. За ингээд 4 дахь бөмбөлөг гарч ирсэн. 4 дахь бөмбөлөгний дугаар 33. 4 дахь бөмбөлөгний дугаар 33. 15 9 41 33 гэсэн дөрвөн бөмбөлөг яг одоогоор гарч ирсэн байна. За 4 дахь бөмбөлөгний дугаар 35. 5 дахь бөмбөлөгний дугаар 35. 15 9 41 33 35 гэсэн 5 бөмбөлөг үндсэндээ гарч ирсэн байна. Одоо үндсэн 6 дахь бөмбөлийг харцгаая. 6 дахь бөмбөлөгний дугаар 19. 6 дахь бөмбөлөгний дугаар 19. За энэхүү 6 бөмбөлөг бол үндсэн 6 бөмбөлөг байгаа юм шүү үзэгчтэй. Энэхүү 6 бөмбөлөг бол үндсэн бөмбөлөг. За харин бонус бөмбөлийг одоо харцгаая. Бонус бөмбөлөгний дугаар 16 гэсэн бөмбөлөг гарч ирсэн байна. Бонус бөмбөлөгний дугаар 16. За ингээд эхлээд үзэгчдтэй 642 тохирлынхаа үндсэн 6 бөмбөлгийг танилцуулъя. 15 9 41 33 35 19. За дахиад хэлье. 15 9 41 33 35
19. За энэ хүү үндсэн 6 бөмбөлийг үзэгч та дараа 7 харгалзахгүйгээр тааж чадсан бол 120 сая төгрөгийн хонжир буюу хамгийн өндөр хонжирыг хожиж байгаа гэсэн үг юм а. За харин өнөөдрийн бонус бөмбөлөг бол 16 гэсэн бөмбөлөг гарч ирсэн. Өнөөдрийн бонус бөмбөлөгний дугаар 16. За үзэгчтэй түрүүн тайлбарласан эдгээр үндсэн 6 бөмбөлөгнөөс 3-ыг за энэ хүү бонус бөмбөлөгтөө нийлээ 4-ыг та таасан бол 10,000 төгрөгийн урмын хонжирыг хожиж байгаа. За ингээд оноо ихэх бүр та аздан болсноор 12 сая төгрөгийг бонус бөмбөлөгний тусламжтайгаар хожих боломжтой гэсэн юм. За ингээд өнөөдрийн маань тохиролтон амжилттай болж үзэгч та бүхний хүртэл алсан. Тэгээд мэдээж даваа лав баасан гаргуудын 17 цаг 30 минутанд Icon CGM болон үндэсний латран Facebook-ийн албан ёсны хуудасаар өнөөдрийн азнуудыг бид тодруулдаг байлаа. Ингээд лав гаргийн дугаараар иргэн уулзтлаа түр баяртай та бүхэн дундаас маань дараагийн дугаарт маань илүү олон аздан төрөөсэй гэж хүсэж байна. Ингээд дараа уулзлаа түр баяртай.